Squid Game үзсэн үү та нар? За бүгдээрээ үзсэн байх гэж найдаад би та бүгдээс нэг асуулт асууя. Хэрвээ та нар Squid Game дотор байсан бол амьд үлдээ 45.6 тэрбум воныг хожиж чадах байсан уу? Өнөөдрийн бичлэгээр тэгвэл хэдүүлээ товчхон тооцоололт дүгнэлт гаргаад амьд гарах боломжоо харцгаая. Лайк болон subscribe заавал дараарай. Дарсан хүмүүстээ маш их баярлалаа. Ямар ч гэсэн хэдүүлээ эхлээд төсөөлөх хэрэгтэй. Маш их хүртээ ядуу амьдралтай доо давхархын нэгэн байлаа гэж бодъё. Тэгсэн нэг гонж өмссөн залуу ирснээр чамд дадагчи тоглоод түүнийг хожих юм бол 100,000 вон өгнө гэдэг амлалтыг өгнө. Энэ тоглоом дээр бол нэх зовоод байх шаардлага байхгүй, явахаас өмнө чамд өгөх карт л хэрэгтэй. Тэрхүү карт гэх юм уу, нэрийн хуудас юм уу, ямар ч сан тэрийг авснараа чи Squid Game-д оролцох эрхээ авнаа гэсэн үг. Мэдээж Squid Game дээр очоод 455 хүний эсрэг чи 45.6 тэрбум вонны төлөө өрсөлдөн 45.6 тэрбум вонны нэнхүү бичлэгийг хийж байх үеийн ханшаар бодвол ойролцоогоор 100 тэрбум төгрөг байгаа. Ялаад мөнгийг хожиж чадвал ер нь бол насан турштай ажил хийж амьдралаа залгах шаардлагагүй болно гэсэн үг. Гайхалтай биш гэж үү? Насан турштай ажил хийхгүй тэгэл таавар байж гин. Харин хожигдох юм бол үхэх болно. Энэ хорвоо дэлхийгээс замхарна. За тэгвэл хамгийн ихний өхөл амьдралын тоглоом бол улаан гэрэл ба ногоон гэрэл. Энэ аимшигтай авраг охин улаан гэрэл гэж хэлсэн байх үеэр чам руу хараад зогсно. Харж яхад нь чи ерөөсөө хөдөлж болохгүй, харин ногоон гэрэл гэж хэлээд цаашаа чам руу хараагүй байхад нь урагшилж зураасыг 5 минутын дотор давах ёстой. Ямар нэгэн хөлний бэрхшээл бие махбодын асуудалгүй бас анхааралтай сонсоод хэлсэн гэрлэн дээр хөдөлж чадах бол хангалттай давнаа, ямар ч асуудалгүй. Бас тухайн тоглоомын зөвхөн урдаас хөдөлгөөнийг ажиллах боломжтойг бид бүхэн кино зурлаасаа олж хардаг. Season 2 дээр гарсанчлан том биетэй биерхүү хүний ард ороод жигсэх аргыг та нарт бол би зөвлөхгүй. Яагаад гэвэл ямар нэг галзуу гажигтай баачка танай цуваанд орчихсон байвал нэг л хүнийг урагшаа төлөхөд бүхэл бүтэн цуваа өөхөх боломжтой. Ийм учраас хамгийн эрсдэлгүй арга зам нь бол өөртөө найдад тайван алгуурхан урагшлах. Бас бусдаас зайгаа барих. Үхэл амьдралын тоглоом шүү дээ. Амьд үлдмээр байгаа сте таавхан. Тийм болохоор ямар нэгэн эрсдэл аваад хэрэггүй. Анхааралтай цагаа тооцож эргэн тойронд хожигдоод бүүн дуугаар өгч буй хүмүүсийг бас их тоож өөрийгөө зовоолгүй зайгаа бариад явхад уг нь бол асуудалгүй ялах боломжтой тоглоом байна. Гадаа талбай, хүүхдийн тоглоомын талбай энтер дээр хүүхдүүд нэлээд их тоглож байгаа харагддаг. Тийм болохоор хүүхдийн тоглоомыг бид нэр хожчих байлгүй дээ, тэ? Хожчих байлгүй дээ. Одоо хожино л гэж найдаа да. Гол нь сандарчлахгүй. Хоёр дахь тоглоом. Хоёр дахь тоглоом дээр болохоор 5 тоглогч хамтдаа нэг баг болоод хөлөө холбоод 5 тоглогч тус бүр өөр тоглоом тоглох болно. Эхлээд бол мэдээж баг бүрдүүлнэ. Баг бүрдүүлэхдээ хэдүүлээ ямар тоглоом тоглохыг нь мэдэхгүй учраас хамгийн зөв сонголт нь тайван итгэж болох үс хүмүүстэй нэгдэх хэрэгтэй. Энэ ёстой хүчтэй юм байна, энэ ёстой булчинтай юм байна гэж багаа сонгол буруу. Хамгийн тайван хүлээцтэй ухаалаг бөгөөд итгэж найдаж болох хүмүүс л чамайг амжилтанд хөтлөнө. Бүрдүүлсэн 5 хүний багаараа болохоор бид бүхэн хөлөө холбоод нэгэн зэрэг хөдлөх хэрэгтэй болно. Зөндөө л иймэрхүү тоглоом тоглож исэн гэж би бол хувьдаа та нарыг бодож гин. Тэгээд нэг темп, нэг ритмд орж хамтдаа алхахад угаасаа маргаангүй зөв сонголт нь байх. Тэгээ алхаж чадахгүй нураад унчих юм бол тоглоомны цагтаа багтахгүй өөхөх учраас нэлээд нухацтай тайван 1-2 гэд бөөндөө хөдлөх хэрэгтэй. Тэгээ тоглоом тоглож байгаа үеэр багийн ч хүн алдаа гарах, сандрах үеүүдээр нь уурлаж уцаарлаж ойлц зааж чангаагаа дэмий. Ер нь юм хийж яхад чинь хажуунаас ингээ сандраагаал хүйе наа ч болохгүй штэ ингээд штэ яана гэсэн хүмүүс байх л юм бол хизүүднэ. Жолоо барьдаг хүмүүс байвал мэдж байгаа те. За ямар ч хэлсэн баг маг бүрдээд хамт алхах учраа олцглоо. За ямар тоглоомнууд баг бүр гүйцэтгэх ёстой байдаг вэ гэвэл дадагчи. 2 дөрвөлжин цаас байна. Газар байх цаасыг өөрийн гарт байгаагаар зөхиод дээш эргүүлж харуулах ёстой. Би нэг ёстой тоглож чаддгүй бас ерөөсөө арга учир ивийг нь ойлгохгүй байдаг болохоор багийнхаа чадна гэсэн хүнд найдаад өгнө. Та нар ч гэсэн чадахгүй гэсэн тоглоомоо багийнхаа итгэж болох үйз чадна гэсэн хүнд нь өгсөн дээр 5 багийн гишүүн байгаад гишүүн бүр өөр тоглоом тоглох ёстой. Учир чадахгүй юмнасаа хол байгаад чадах юм руугаа орцсон нь баталгаатай. Дүнкүрж яваад мэдгүй юм руугаа ороод тэрэн дээрээ алдаад байвал хамаг цаг нь дуусаад бүгдээрээ буудуулаад өгөн шүү дээ. Дараагийн тоглоом нь болохоор нисдэг чулуу буюу Flying Stone. Яад юм бэ гэвэл зураасны ард зогсож ягаад зайд тогтоосон чулууг өөрийн гарт байгаа чулуугаар зөхөж оноод унгаах ёстой тоглоом. Багасаа би юм хум оноо чулуу молоо ийш тийш шидээ галзуурдаг байсан болохоор энийг бол чаднаа гэж бодож ин заяа. Хэрвээ үнэхээр Squid Game дотор жинхнээсээ орсон байсан бол хамгийн түрүүнд би л аав энийг сонгоно. Анзаарч байгаа бол тайван сэтгэл зүгээ дараа дүгнэлттэйгээр ухаалаг байхад арга ив нь бүхэл тоглоом дээр олдох бүрэн боломжтой. Сандардаг хүмүүс нэлээд байгаа. Сандрахгүй гэж бодож байгаа ш сандардаг хүмүүс их байгаа. Ер нь бол тайван байвал арга нь олдно доо. Гонги.
За энэ болохоор 5 жуулуугаар тоглодог Солонгосын уламжлалт тоглоом байна. Манайхаар бодвол нэг шагаа шүүрэгтэй арай дөхөх юм болов да. Гонги болохоор 5 үе шаттай бөгөөд эхлээд нэг чулуу дээш идэж шат ахих бүрээр төдийжиний чулууг шүүрж хайж гарын эсрэг тал дээр буулгаж аваад эцэст нь дээш идэн бүгдийг барьж авах ёстой тоглоом юм байна. Энийг бол гарны хөдөлгөөн сайтай багийн гишүүн тоглосон дээр бөгөөд чулуунуудаа ойрхон байлгуул авахд амар байна гэж дүгнэж юм. Бүр яг 100% бол хэлж мэдэхгүй маа. Нэр ингэсэн ийм Squid Game болоод тоглоод миний зөвлөгөөр явсан чи өгчгүй дээ хөөрхий. Spinning top, эрэх топ гинэ. Бас их сонирхолтой тоглоом байх шүү вэ. Манайхан бол энийг бас мэдж байгаа хаа. Нөгөө нэг Beyblade гэх тоглоом байдаг шүү дээ. Гадуур дотор захмах дээр зөндөө зарагддаг. Багчууд бид нэр эргүүлдүүлээд, мөргөлдүүлээд байдаг тэр тоглоом чи ерөнхийдөө бол мөн. Гэхдээ ялгаа нь бол жижиг уяагаар ороосны дараа шидэж эргүүлнэ. Beyblade энэ төр тоглож өссөн бол асуудал хүүд авчин дөө. Жэги хэмээх энэхүү тоглоомыг хөлн дээрээ 5 удаан тогтоон дээш хөшгөлөөд хожино. Хөл бөмбөг тоглолтод хөлн дээрээ юм тогтоож эсвэл хөшгөлөж чаддаг хүн байвал алцахгүй байх нэ тэгэхээр. Бас яг хөлнийхээ орой дээр дээш тогтоогоод байвал илүү боломжтой санагдаж байна. Яагаад гэвэл хөлнийхээ нөгөө буруу тал дээр тогтоовол жоохон уян хатан байдал шаардах юм шиг харагдаад байна. Ямар ч сан арга ивэ олоод нэг 5 удаа дээшээ тогтооцсон байхад бол хожих юм байна. Энэ бүгдийг давсны эцэст тана багийнхан чадлаа. Баяр хүргэе. 5 өртөөс 5 хүний холбосон тоглолт дуусаад Season 2 дээр гарсан эцсийн тоглоом болох Mingle. За энэ маань харин өрөөний голд иргэдэг гадаргуй байна. Тэрхүү гадаргуй ирэхээ болсон үед тоо зарлагдана. Зарласан тооны дагуу тоглогчид өрөөнд хүний тоогоо тааруулаад орох ёстой. 30 секундын дотор өрөөнд ороогүй бол мэдээж үхэл. Бас зарласан тооны дагуу өрөөнд ороогүй бол үхэл. Кинон дээр бол 16, 4, 3, 2 гэсэн тоонуудыг зарладаг. Энэ дээр дүгнэлтэн төрвөл өмнөх тоглоом дээр танилцсан 5 хүнтэйгээ хамт тохиролцоод хүлээцтэйгээр манлай айлж өрөөнүүд рүү орох хэрэгтэй. Бас өрөөнд илүү хүн байвал тэр доор нь барьж аваад устдаг. Би амдулмаар би үхэх. Өрөөнд дутуу хүн байвал орж амжаагүй хүмүүсээ чирч татан оруулах. Ой, хар өрөө дахиад нэг аавь хар өрөө. За ингээд тоглоомнууд маань дуусч байгаамаа. Яасан та нар амьд үлдэж чадсан уу? Юу гэж бодож байна? Комент хэсэгт үлдээгээрэй. Би өвдөө бол тоглож чадах юм шиг санагдаж байгаач цагаа дулаад жинхнээсээ орчихвол амьд лав гарч ирэхгүй юм байна өө. Эндээс бас үр мөрөнд орохгүй хичээлээ сайн ажил болоод аятайхан амьдрах хэрэгтэйг ойлгож авлаа. Өнөөдрийн бичлэгээр хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энэ хүртэл үзсэн бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай. Бас намайг дэмжиж donation нэлгээхөө хүссэн хүмүүс ивэл доор энэ линкээр ороод donation нэлгэж болно шүү. Баярлалаа. Хамтран ажиллах байгууллагууд байвал ийшээ холбогдорой.